За сайн байна уу та. За нэвтрүүлгийн урилгыг хүлээж хүргэсэн нь маш баярлалаа. Сайн байна уу? Баярлалаа. Намайг бас энэ нэвтрүүлэгт анхны зочноор урьж оролцуулж байгаад баяртай. За маш баярлалаа. Тэгэхээр ер нь таны нэвтрүүлэгт урьж оролцуулсан шалтгаан маань их сонин. Тэгэхээр таны судалгааны ажил, судалж байгаа ажил мэргэжил хийж байгаа зүйл тань одоо миний сонирхлыг маш их татсан. Нийт үзэгчд маань сонирхолтой хэрэгтэй байх болов гэсэн үг таны урьж оролцуулсан юм. Тэгэхээр та бол дизайнер мэргэжилтэй хүн. Яаж яваад national image, үндэсний имиж гэдэг энэ зүйлийг судлах, энэ зүйлийг сонирхох болсон юм. Хоёулынхаас алдараа ялгаа хийх. За баярлалаа. Тэгэхээр ер нь бол хувьсын зураг зохион бүтээгч мэргэжилтэй чиглэлээрээ багшилж ирсэн, уран бүтээл бас хийж ирсэн. Тэгээд яг одоо бидний хувьд фэшн дизайны салбарт өөрийнхөө үндэсний одоо өргөн шинжилгээ гаргах бол энэ чухал байсан л дээ. Би өөрөө үндэсний зүйл хийх дуртай. Тэгээд судалж байгаа хэвчид манай Монгол үндэсний өнгө, яг Монгол үндэсний хээ гэдэг бусдаас яг юугаараа ялгаатай, хятад хэнээс юугаараа ялгаа, хятадаас алхах хээ байж лээдэг, нөгөө хас хээ манаас хүсэл газар байж лээдэг гэдэг тийм одоо бүр одоо оюутан байх үеэс нэг юм бодол төрсэн яг манай Монгол юм гэж яг юу юм бэ гэдэг. Тэгээд энэ одоо хүсэл маань хөтлсөөр агаад Солонгост магистрантур сурахдаа Монгол үндэсний өмгийг одоо жоохон ч гэсэн ингэ ялгааг нь олох юмсан, юугаараа өөр юм бол гэдгийг тодорхойлох гээд Хятад, Солонгос, Япон, Монгол гэсэн хил дамсан дөрвөн улсыг хооронд нь харьцуулаад судалгаа хийсэн. Би өөрөө гаргалгаагаа үнслээд байхдаа энэ үндэсний өнгөнд одоо бүх одоо соёл, өв дурсгал одоо гүн ухаан бүх юм шингэсэн энэ будын шашинтай холбоотой гэж одоо гаргалгаа хийгээд будын шашны соёл илэрч байгаа өнгөний ялгаа, дээрэс нь будын шашны соёл, улсын имиж одоо улсын төвлөрөхөд яаж нөлөөлж байгаа гэсэн энэ сэдвүүдээр хөндөж судалгааны ажлыг хийсэн. Ингэж явж байхдаа л одоо улсын өнгө төрхийг тодорхойлох чухал юм байна. Улсын имижид одоо өнгө бас чухал юм байна гэдэг ингэж явж байгаа улсын имиж рүү орсон гэсэн үгтэй. Тэгээд энэ улсын имижийн одоо чухал байдлыг ойлгохгүйгээр миний одоо үндэсний өнгөний судалгааны чухал гэж хүлээн зөвшөөрөхөд хэцүүч гэдэг юм одоо тэгж явж байгаа улсын имиж рүү орсон. Тэгээд одоо судалж эхлээд харсан чинь энэ чиглэлээр бас хүмүүс юм байхгүй, хүмүүс энийг бас ойлгосон гэдэг үгнээс бас хүмүүст энэ сэдвийг ярьж исэн, энд анхаарах хэрэгтэй юм байна гэж хэлсэн дээ. За сонирхолтой өнгө судалж байгаа л улсын имиж гэдэг зүйл рүү орсон байна. Ер нь одоо national image гэдэг нэр төрөл энэ судлах тухайн хаанаас хинээс үүссэн, хэдэн онд энэ одоо энэ зүйлийг ярьж эхэлсэн. Ер нь бол өмнө нь бүр өмнө ч гэсэн тодорхой хэмжээгээр бол имижийн тухай ойлголт бол байсан. Заавал улс дээр ч биш, хүн дээр ч биш. Одоо цааш нэг имиж гэдэг үг ч юм уу дүр төрх гэдэг үг гарч ирчээл бий болоод байгаа биш. Одоо хэдэн зууны өмнө ч гэсэн болдгоо ямар хүмүүлээ гэдэг хүн ойлгож байгаатай адилхан болдгоон тухай сэтгэл итгэл үнэмшилж байна да. Тэр чинь өнөөдөр бид нар яриад байгаа имиж болохоор имиж бол байсан хэрэг. Зөвхөн яг улсын имижийн хувьд одоо онлайн төвшөнд гаргаж ирээд судлагдсан болгоод ингээд явж байгаа хүмүүс бол Английн судлаа сайн нам хол гэж хүн байгаа. Одоо энэ судалгааны ажлаа хийдэг, ном хэвлүүлсэн. Одоо бол энэ чиглэлээр мэргэшээ тийм олон орны засгийн газартай хамтарч ажиллана нэг улсын имиж брендинг хийхэд тусалж одоо зөвлөгөө өгдөг юм хүмүүс байгаа. Тэгэхээр та бол Солонгос улсад одоо яг энэ зүйл national image гэдэг суралцсан. Мастерын хазар хийх зүйл хамгаалсан. Тэгэхээр сурж явахад одоо танд одоо шинэ сургууль маш олон зүйл тохиолдсон зохиолдол. Тэгэхээр энэ бүхнээс хуваалцахгүй ер нь судалгааны ажил дээр ямар улсуудыг барьж авч та голдуу ажилласан бэ? Тэр улсууд мэдээж одоо ялгаж өнцөг тийм ээ. Одоо дэлхийн нийт таниулж байгаа дээр ажлууд яг бол тань дээр гарч ажилласан байна л та. Энэ бол үнэн яг одоо Азийн улсыг сонгож сурсан бас давуу тал байсан. Яг Азийн үндэстнүүд чинь Европ соёлоос юугаараа ялгаатай өөрийнхөө үндэсний онцлог олох, тодорхойлох дээр бол маш их ажил хийж байгааг бол Солонгост очсноор бол харж чадсан. Тэд нар бол Хятад хан зүсгийн суурьтай. Тэр нь соёлд нь бас маш их нөлөөлсөн, хоорондоо их төсөвтэй шинжилгээ олонтой. Тэгээд Хятад, Солонгос, Япон одоо улсуудын одоо зүгээр л одоо сүмийн дээврийн харьцуулсан судалгаа эсвэл авдрны одоо хийцлэл хэлбэр дүрсийн одоо харьцуулсан судалгаачдын одоо тэр дундаас одоо Солонгос улсууд Хятадаас манайх юугаараа өөрөө одоо аль талыгаа бид нар хөгжүүлэх үү? Японоос бид нар юугаараа өөрөө, Япон юугаараа давуу, бид юугаараа давуу гэдэг өөрийнхөө онцлогийг олох юм судалгаанууд бол маш өргөн хүрээгээр хийгдчихсэн. Тэр нь одоо энэ жижигэн судалгаа саний ярьсанчлан нэг авдар, нэг одоо сүм, нэг одоо зүгээр сүмийн замч гэдэг юм зүйл. Тэр судалгаанд бол манай Монголын тухай мэдээж дурддаггүй. Тэгээд би бол одоо энэ гурван улс дээр өөрийнхөө улсын нэмээд өөрийнхөө улсын улсыг гаргадаг. Ялангуяа манайх бол хятадтай нэлээд төсөөтэй байдаг. Бараг нэг юм андууртагч гэдэг юм уу тий. Одоо шилээ сая би очиж нэг сургалтанд хамрагдаад
өөрийнхөө үндэсний хувцастай тий зүгээр дээлтэж биш би бол одоо яг бүх өмсгөл малгайг өмссөн хувцастай зураг үзлээд ингэ ярьж идэл хүмүүс ойлгохтой бол хиттэй нэг юм ясны одоо хувцас шиг ясны шиг харагдаж байна гэж хэлж байгаа. Тэгэхээр энийг бол буруутгахаас арга байхгүй. Үнэхээр өөр монголчууд тэгээд маш олон хүмүүс тэнд амьдарч идэг. Тэр хүмүүсээ төлөөлж бодож байна тийм. Хүмүүс юм одоо ойрхон бууж байгаа тэд нар гэдэг юм уу та. Тэгэхээр бид нар энэ нөхцөл байдалд яаж нэг өөрийнхөө одоо онцлогийг хүмүүс дэлхийн нийтэд хоногшуулж ингэж дарахлах вэ гэдг нь өөрөө сонирн байгаа юм л та. Тэгээд одоо шинэ солонгос бол өөрсдийнхөө одоо даваач нарыг гаргаж ирэхэд бол жишээлбэл хүнсэн дээр гэхэд хэмжээ судлалын төвүүдийг бол сургууль болгон дээр хүнсний технологийн салбарт дээр ажиллаж идэг. Тэгээд яг хэмжээг шинэ ухааны талаас нь бүх талаас нь судалж байна. Яг яаж даршилдаг, ямар технологи тэрийг шинэ ухааны үүднээс нотлоод тэр одоо гарч ирсэн одоо эсэлтийн үр дүнд нь ямар бодис үсээ тэр хүний биед юугаараа сайн ч гэдэг юм уу хоол боловсруулахад юугаараа сайн яаж идэх үү хэдэн градус хадгалвал амт шинт одоо энэ чухал одоо хэрэгтэй шинжлэл алдахгүй байх уу гэж тэгэл хэмжээний хөрвөгчгээ гаргаж ирдэг. Тэгэл одоо их олон юм хийдэж байна л та. Тэгэхээр та дөрвөн улстай харьцуулах судалгаа хийсэн байна. Ер нь за ямар нэгэн улс орон одоо өөрсдийнхөө үндэснийхээ хэмжээг зөв тодорхойлоод тэр нь амжилттай болсон улс орнууд шиг бодохгүй. Жишээлбэл одоо таны судалж байгаа дөрвөн орнууд яг онцгойлоод юуг барьж аваад юун дээр амжилт гаргаад тэр нь нийгэм дэлхийд дахин хүрч чадсан юм. За хамгийн амархан бид нар солонгос киногоор өдөр болгон үзэж байгаа. Би өөрөө солонгос сурчсан гэдэг солонгосын шиг эхлээд хэлий тийм ээ. Тэгэхээр Gangnam Style гэж дуу гарсан. Энэ бол тийм одоо онцгой садан дуу байсан. Энэ бол баг солонгосын юм одоо имижийг бүрдэх нэлээд оргил үе гэж баг хэлж болохоор одоо дэлхийн одоо бүх хүмүүс өөрсдийнхөө хэл дээр одоо Afghan Style гэж яг тэр аян дээр дуу хүртэл дуулсан чинь бид нар хүртэл монголчууд хүртэл хийсэн тийм ээ. Тэгэхээр энэ бол үнэхээр дэлхийн нийтийг хамарч чадсан юм одоо соёлын одоо юм хэмжээ бий болж чадсан. Тэгэд энэ бол санамсаргүй мөнгө гэвэл санамсаргүй гэж үгүй хэлж чадахгүй л дээ. Тэгэхээр хоолны соёл дээр байна. Энэ K-pop одоо Korean pop гэдэг байгаа K-pop-ийн тухай энэ олон ангид кинонууд байна. Өөрсдийнхөө түүхэн кинонууд байна. Энэ бүгд болгон чанартайгаар өөрсдийнхөө сайн сайхан зүйлийг одоо бусдад дэлхийн нийтэд харуулж хичээж байгаа одоо арга замууд гэдэг юм уу та. Тэгэхээр би одоо солонгосын соёлыг дэлхийн нийт хүлээн зөвшөөрөхийн тулд хийхийн тулд 10 жилийн 15 жилийн төлөвлөгөө гэх тийм зүйлээс харж ирсэн. Тэр урт хугацаанд зарцуулсан хамгийн амархан гэхэд өмнө би бас ялсанаар хэлжсэн баг. Зүгээр үндэснийхээ музейнуудыг бол гадны жуулчид үзэх нь бол тодорхой байна. Тийм жишээлбэл үндэсний хувцастай ирсэн зочдыг үнгүй оруулдаг байх жишээ. Одоо солонгос хүмүүсээс тэгэхээр бол өөрсдийнхөө үндэсний хувцас гэдэг бүхэл бүтэн соёлыг амархан юм шийдээд гадаадын хүмүүс хүртэл чинь тэнд одоо би үнгүй музей үзэхэд бол анги хамт олноор үндэсний хувцастай тэр музейг үзье зохион байгуулдаг байх шиг. Тэгэхээр одоо гадаадынх юм бол музей үзэж явж байхдаа зөндөө олон үндэсний хувцас өмсөн хүүхдүүдэд таалагдчих шийдэж гэдэг юм уу. Ийм одоо нэг жижигхэн шийдэл нь одоо дараагийнхнаас гэхэд дэлхийн том хотуудад солонгос үндэсний хоолны газрыг байгуулах ч гэх юм уу тийм ээ. Тэр бол хоолыг дагаад маш сайн одоо их өргөн хүрээгээр солонгосын соёлыг хэлж ирж тийм ээ. Тэгэхээр энэ мэтлэн бол зөндөө юм бол байна. Тэгээд дээрэс нь хятадуудыг бас хэлж болж тийм ээ. Хятад бол бас өөрсдийнхөө эхлээд заавал нөгөө тэр одоо өөрсдийнхөө имиж одоо бидний ойлголт бусдад ямар байгааг нь олж тогтоох хэрэгтэй лээ. Тэгжээж хаанаа доголдоод байна. Эсвэл бидний яг ийм сайн чанарыг бусдад мэдхгүй байгаад байна. Мэдээлэхгүй бол мэдхгүй. Одоо би ч гэсэн өөртөө байгаа ямар нэгэн давуу шийднэрээ одоо сайхан зураг зурдгаа ч юм уу хүнд илэрхийлэхгүй, зурж үзүүлэхгүй, тэрийгэ ярихгүй байх юм бол хин нэгэн хурж намайг мэдэх харга байхгүйтэй адилхан улс үндэстэн ямар ч юм адилхан. Өөрийнхөө сайн сайхан давуу талыг бусдад мэдээлжээж тэр нь одоо хүмүүст итгэл үнэмшил эерэг ойлголт өгөх юм. Ер нь улс үндэстэн болон сүүлийн үед одоо нэшнл имиж өөрсдийнхөө имижийг зөв тодорхойлоо түүгээрээ брендинг бий болгоод дэлхийн нийтэд өөрсдөө эерэг байдлаар харуулж чадчих. Өөрсдөө хар бараан зүйлийг тарж нууж чадчих. Одоо тохижуулж чадчих юм. Тэгэхээр бас нэг жишээ байт юм. Саяхан мэрийн нийтлэл уншсан л да нэг эмэгтэй. Тэр бол хятадын шинээр авч битсэн байна. Жишээлбэл хятад улс 2003 оноос хойш national image өндөр хэмжээнд хөгжүүлж иржээ. Засгийн газрын хүрээнд, зэрэг технологийн хүрээнд, эдийн засгийн хүрээнд, нийгмийн хүрээнд, соёлын хүрээнд. Энэ нь асар хурдан хугацаанд хятадын бодлого, хятадын соёл гэдэг дэлхийд дахинд эергээр хятад үндэстний одоо өндөр түнлэгтэй төр боломжийг бий болгож чадлаа гэсэн нэг гарч ихтэй тийм тодорхойлох өгүүлбэртэй нийтлэл байсан. Нэрийг уншсан л та. За хятад улс одоо мэдээж одоо нийгэм эдийн засгаараа зэрэг технологиороо тийм ээ хүн амаараа дэлхийд тэрийг тэргүүлж ирэх нь бол улс үндэстэн хөлөмжөж байна. Гэхдээ нэг улс нь ингээд хэтэрхий хурдтай хөгжих, дэвших энэ боломж нь өөрсөнд нь одоо давуу тал боловч дэлхий чинь бүр маш олон улс үндэстэн байна. Улс дэвжиж байгаа нэгнээсээ бусд нь ингээд болгоомжлох
айц үздэг тийм сөрөг мэдрэмжүүд авдаг. Сөрөг ойлголтуудыг ханддаг тийм тогтолцоо байдаг л да яхахгүй. Тэгэхээр энийг одоо Хятадаас хэрхэн яаж энийг одоо эрэг болох вэ гэсэн. Тэгээд мэдээж 2003 онд одоо Хятад одоо нэг дэлхий, найрсаг дэлхий ч юм уу те одоо инх тайванч өсөлт ч гэдэг юм уу иймэрхүү том хоёр бодлого дэлхийн нийт танилцуулсан. За үүгээрээ дамжуулаад эдийн засгийн том өөрчлөлтүүд хийсэн. Шанхайд одоо олон улсын чуулганы зохион байгуулж байна. Хятадын зэрэг тэнд Афганистаны их сургуулиуд ноорлолоо. Хятадын засгийн газар тийм ч улс орнд туслалаа. Хятад үндэстний нийтлэг бодлого бол одоо хөдөлмөрчин анги биш ээ. Сэхэт анги хөдөлмөр бид нар нэг дэлхийн нийт гэсэн бодлоготой байна гэх юм уу. Иймэрхүү миний ярьж байгаа өгүүлбэр мэд сонсож байгаа боловч энэ цаанаа маш том агуулга явж байдаг. Хүн болгоно Хятад хүн бол Хятад үндэстэн бол ийм сайхан эрэг хүмүүс байдаг юм шүү гэдгийг одоо хүн гүнзгий утгаар нь ойлгуулахыг дараалтайгаар хэрэгжүүлж байна гэсэн тийм нийтлэлсэн л та. Тэгэхээр бид нар ч гэсэн яагаад энэ зүйлийг хэрэгжүүлж болохгүй гэж. Энэ нь өөрөө нөгөө бидний яриад байдаг одоо манай төвчж байгаа хүмүүс ярьдаг зөөлөн хүчний бодлоготой их уялдаа холбоотой. Яг аргагүй тэр зүйл юм шиг. Тэгэхээр энэ дээр бол одоо манайх бол 2003 онд Хятад ингэсэн гэж байна. Солонгосууд бол 2008 онд ерөнхийлөгч хойд бол яг ерөнхийлөгч харьяанд солонгосын имижийн бодлогын одоо тийм аль байсны газар байгуулаад харж ажиллаж ирсэн гэж байна. Тэгэхээр өнөөдөр 2016 оны засгийн газрын анх тугай хуулиар шиг санагдаж 2 дугаар тогтоол гэж гараад Монголыг гадаадаас очлох хөтөлбөр гэж баталсан. Энэ бол үнэхээр манай амжилт одоо эхлэл цэг дээр бид нар бол байж байна. Тэгэхээр бид нар одоо яг түүний ярьсанчлан биднэрт ямар давуу тал байгаа, ямар сул тал байгаа юм, дэлхийн том улсуудад манай Монголын талаар ямар одоо сурталчилгаа явагдаж байгаа юм, хэд биднийг юугаар нь мэддэг, бидний ямар сайн талыг мэдгүй үлдсэн байж гэдэг юм уу. Тийм энэ судалгаа хийж тогтоосны үндсэн дээр бас яг бусад энэ улсуудын адилаар шат дараалсан одоо иллюстраци төлөвлөгөө гаргаад тэрнийхээ дагуу ажиллах юм бол бидний одоо Монголын имиж бол дэлхий дээр одоо 5 жил 10 жилийн дараа гэвэл өөр болсон байх гэж би итгэлтэй байгаа. Манайх бол ямар их түүхтэй, ямар их соёлтой, хүмүүс нас их одоо эвтэй найртай, ямар их одоо чадвар зан чанартай ч тийм улсын имиж дээр хувь хүнийг хүмүүс гэсэн ойлголтоос очихвол байдаг. Хүмүүс нь тусч юу, хүмүүс нь одоо ямар вэ гэдэг юм уу. 6 үзүүлэлтээр хэмжсэн бат хүмүүс чухал байсан шүү дээ. Тэгээд эдийн засаг байна, тийм ээ, соёлын өдөрсөн соёл байна. Хүүтэр явдаг. Тэгэхээр би бол их өөдрөгөр харж одоо хүлээж байгаа. Одоо нэг ийм судалгаа байна л да. За зөөл хүчний бодлого гэдэг бол угаасаа л урлаг соёл зан заншлаараа товоолгоо шүү дээ. Түүгээрээ дэлхийн нийт өөрсдөө харуулах эрэг сэтгэлгээ бий болгох тийм л ойлголт хэлж байгаа. Тэгэхээр монголчуудын нэг хэд ийм судалгаа сүүлийн 2013 оноос 2015 онд авсан гадны жуулчдад эрэг ханддаг улс орнуудын жагсаалтыг гаргасан. Харин монголчууд энэ жагсаалтын эсрэгээрээ гадны жуулчдад хамгийн таагүй ханддаг улс орнуудын эхний 10-т багтсан байна л да. Тэгээд тэн дээр хэд үзүүлэлттэй байгаа. За хамгийн их мөнгө нэгдэг үндэстэн ингээл Монгол орж байгаа шүү дээ. Хамгийн худлаа ярьдаг цаг барьдаг үндэстэн бас л манай монголчууд орж шүү дээ. Энэ хүн нөгөө одоо та нэг урд нь наад дээр ярьж байгаа чинь тэр одоо гадаад байгаа нэг хүн цагаа зарцуулаад мөнгөө зарцуулаад өөрийгөө зарцуулаад Монголд ирээд аялж байна. Тэгэхээр энэ хүнд бол бид нэр бүх сайхан боломжийг нээж өгөөд Монгол улс гэдэг чинь ийм, Монгол хүмүүс чинь ийм, монголчууд ийм сайхан ард түмнийг харуулах хэрэгтэй гэдэг. Тайлбарсан. Яг л тийм ойлголт, тийм үзэл баримтлал одоо бидний хүмүүсийн нийгмийн төлөвшил яг ийм үндэслэл байгаа юм болов. Иймэрхүү зүйлс одоо манай монголчууд нэр мэндийг дэлхийн татвар их доош татдаг юм шиг. Энэ зөвхөн нэг л жишээ л дээ. Тийм ер нь бол одоо манай ардын үгэнд байна. Нэг үхрийн үе дөрвөл 1000 үхрийн үе дөрв гэдэг. Тэр бол үнэхээр харамсалтай. Бүх монголчууд бол үнэндээ бас тийм биш тийм ээ. Хоёр бол мэднэ. Тэгэхээр яг л нэг үхрийн үе дөрвсөн байх. Тэр утгаа тэрнээ одоо нийт монголчууд гэж одоо авч үзээд ингээд дөрөвнөд одоо сүүлийн арга чигсэн маань үнэхээр харамсалтай мэдээ. Тэгээд энийг бол засахын төлөвлөлт байх хэрэгтэй. Тэгээд саний хэлсэн энэ нөгөө бид нар одоо өөрийнхөө улсын талаар эрг сурталчилгаа хийхэд хамгийн ихний дөт одоо хялбар алхам нь бол нийгэмдээ манай Монгол улсыг зориод ирсэн аялал жуулчлалаар ирсэн хүмүүс байна. Албан ажил хэрэгээр ирсэн хүмүүс байна. Одоо манайд суралцж байгаа оюутан залуучууд байна. Энэ хүмүүс нийгэмдээ манай Монголд ороод ирсэн байгаа тохиолдолд бид өөрсдийнхөө соёлыг бол маш сайн эргээр ойлгож авах хэрэгтэй. Жишээлбэл би одоо сурч авах үед бол олон тийм соёлын хөтөлбөрт үн төлбөргүй хамрагдаж ирсэн. Бид нар бол өөрсдийнхөө усан онгоцны үйлдвэрийг үзүүлж чинь яаж кимчи хийдэг вэ гэдгийг одоо кимчи хийлгэж харуулж чинь дээрэс нь цайны соёлоо ойлгуулдаг, солонгос үндэсний хувцаа тайлбарлаад өмсөж үзүүлэх гэх юм уу. Тэгэхээр ийм арга хэмжээнүүдийг одоо сонирхолтой хэлбэрээр нэгдсэн одоо бүх гадаад оюутнууд зориулаад эсвэл нэг одоо солонгост байгаа, Бусан хотод байгаа ч юм уу гадаадын хүмүүст зориулаад зохион байгуулж идэг. Тэгэхээр манайд бол бас энэ
тэр зохион байгуулагдаж байгаа бол тийм ээ. Дараагийн шатанд бол одоо өөрийнхөө нутагт амьдарч байгаа гадаадуудад гадаадд нь очиж бид нар өөрсдөө сурталчилгааг одоо телевизээр байдагс нэвтрүүлэг байдгүй, эсвэл соёлын өдрөлөг зохион байгуулдаг. Энэ бол нэлийн хийцүү те бид нар мэдэн зөндөө олон жүжигчин дуучин явах хэрэг гал үзэсгэлэн гаргадаг ч юм уу гадаадд очин ч гэдэг юм уу ийм байгаа юм л да. Тэгэхээр яхааргүй таны хэлснээр Монголд ирсэн хүмүүс дээр бид нар эрг сэтгэл төрөх тал дээр бол анхаарлаа хандуулж том улс үндэстнүүд жишээ нь Хятад, одоо Европын холбоо, Франц, Шингэн орнуудын телевизүүд одоо үндснийхэн телевизэн дэлхийн олон орны хэл дээр одоо телевизэд цацдаг. Түүгээр нь одоо тухайн улс орных нь хамгийн сайхан бүхэн хамгийн сайхан үзэсгэлэнт газрууд, нийгэмд нь болж байгаа эерэг өөрчлөлтүүд, эдийн засгийн нөхцөлтүүд тийм ээ хүн заншлалтынхаа тэр түүх соёлыг ингээд нэвт шингээгээд төрүүд контент үйлдвэрлэлд явуулж байна л та. Манай Монголд одоохондоо хараахан тийм боломж болцоо байхгүй. За Монцом агентлаг бол 5 хэл дээр гадагш байгаа мэдээлэл гаргадаг. Тэрнээс өөрөөр одоо үндснийхэн хэмжээний телевиз нь одоо юу гэдгийг олон улсад ингээд олон улсын маш олон орны хэлээр ингээд мэдээлэл түгээдэггүй юм уу. Тэгэхээр би юу хэлэх гэдэг нь контентоор дамжуулж одоо эерэг имижийг бүрдүүлэх, эерэг мэдээллийг түгээх боломжууд нь хэр байх вэ? Гэхдээ тэр контентын сонголт нь юу байх вэ? Таны бодлоор хоёр юм байна тийм. Монцом бол яг манай одоо гадаадд сурчлах том үүрэгтэй байгууллага гарцсан байхгүй мөн. Монгол хэлээ оруулах 5 хэл шиг байна. Тэгээд энэ Монцогийн мэдлэг хүмүүс хэрэг уншиж байна вэ? Вебсайтанд нь хүмүүс хэрэг хандаж байна вэ? Гэдгийг одоо яг статистик судалгаагаар одоо нийт одоо масс гадаад орны ч юм уу үзэгчдийн хэдэн хувь байгаа вэ гэдгийг мэдэх шаардлагатай байна. Бид нар бол хийгээд 50-аад эдийн нүүрхийн маань хүмүүс хэр үзэж байгаа юм болоо гэдэг бас мэдэхгүй байна тийм ээ. Тэр одоо олон хүмүүсийг хамарч чадчих юм бол тэргээр бид нар эерэг мэдээлэл бодлоготойгоор шатараатайгаар явуулж явах хэрэгтэй. Зүгээр л одоо Монгол болж байгаа бүх үйлдэлийг зүгээр л гадагш нь мэдээлэл гэсэн зорилго нэгөөр яг эерэг имиж бүрдүүлэхийн төлөө бид нар эхлээд одоо соёлоотойгоор одоо мэдээлэл цацах гэдэг бол бас өөр асуудал болох гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол би одоо Монгол контент дээр анхаарах хэрэгтэй. Монгол контентийг бий болгох хэрэгтэй. Одоо кино байна, тийм ээ, дуу байна, юу байж болох юм. Агуулга бол манай санаа авах зүйлүүд бол мэдээж маш их байгаа гэдэг. Тэрийг гол нь яг тэр чигээр нь юм уу одоо өнөөдөр чинь 2016 он дижитал үеийн хүүхдүүд гэдэг одоо юу гэдэг нь би өөрөө одоо 70 хэд оны хүүхэд хат өнөөдөр 90 он 2000 он төрж байгаа хүүхдүүдийн юмд хандах хандлага бол өөрчлөгдсөн. Тэгэхээр юу гэдэг нь жишээлбэл үлгэрийн ном байлаа гэхэд бидний үеиг шиг одоо 15 долгоотой батгалзын хар мангастай гэж бид нар их зузаан үлгэр уншдаг байлаа. Тэр үед бол энэ комик ном байсангүй, энэ олон хүүхдтэй кино байсангүй, хүүхдтэй кино үзэхээр нуухай гэж одоо чамаагтай хүүхдтэй кино үздэг тийм үе байсан шүү дээ. Тэгэхээр тэгэхэд үед одоо номноос бид нар их юм олж авдаг байлаа. Тэр номыг одоо хүүхдүүд унших уйддаг байхгүй. Шууд интернет болсон. Монгол үлгэрээ болмоор шуулмаар ойлгуулмаар байдаг. Тэгэхээр тэрийг бид нар ямар хэлбэрээр хөгжих вэ? Тэгтээ хүрэхдээ яаж тэр гой нөгөө Монгол гүн ухаан, Монгол соёл, Монгол агуулгыг алдагдуулахгүйгээр орчин үеийн хүүхдүүдэд, залуучуудад насанд нь тохируулсан одоо уйдгартай бишэдлэр хүргэх хэрэгтэй. Одоо өнөөдөр манай зай нөгөө зохион бүтээгч, зохиолчд гэж контент үйлдвэрлэгчид анхаарах хэрэгтэй болчиход байгаа юм. Тоглоом бас ялгаагүй. Шагаар тоглоулыг гэхэд шагаа нэгдүгээр хичнээн сайн босгосон ч яг өндөө одоо шагаа эвгүүнэ гарч байгаа шиг байна чинь малын яс юм болохоор. Тэгээ шагаа бол өөрөө бас их билет зөндөө олон тоглоомтой морь уралдуулах гэж тогломоор байгаа гэдэг. Тэгэхээр шагаан дээр бас яаж одоо бүтээлчээр хандаж одоо өнөөдрийн хүмүүсийн тоглолтын шагааг хийж болох ч гэдэг юм. Онцлог тоглоомнууд байна. Магадгүй жоох уйтгартай тэгсэн мөртлөө бас их IQ шаардсан цогцол тоглоом байгаа гэдэг. Энэ хүнийг хөгжүүлэх хэрэгтэй гэж байна. Тэгээ үндснийхээ зан заншныг алдахгүйгээр орчин үеийн технологийн шийдлийг хамтдаа нэгтгэж энэ бүх таны ярьж байгаа тэгээ зүйлс надад нэг зохицуулж гарна л та. Мэдээж орчин үеийн хүүхдүүд одоо дээр үеийн бичсэн дандаа бичгээр хийсэн номыг бол уншихгүй нь ойлгомжтой. Энийг ямар хэн байдлаар одоо орчин үеийн боловсролын entertainment талбарыг ханддаг болсон байна. Тэрэнд нь тохируулж соёлын тухай ярихад зөвхөн нэг манай соёл бол агуу, бидний соёл бол илүү бусдын соёл бол муухай одоо гараараа хоол идэх ард түмэл бол муухай бүдүүлэгч гэдэг юм уу. Тэр ойлголт бол өнөөдөр өөр болж байгаа. Тэгэхээр соёл бол харилцан нэвчиж ингэж дэлхийн соёл гэдэг юм орчин үеийн соёл бүрдэж байна л. Тэгэхээр тэр соёлыг бас авч үзээд өөрийнхөө соёлыг бас авч үзээд тэгээд тэр одоо өндөр технологи хөгжиж технологи энэ бүгдийг нэгтгэж одоо бодсны үндсэн дээр гаргалгаа гаргах хэрэгтэй гэсэн. Та хоёр түр ярилцлагаа эхлэлт өнгө судлал бол одоо national image буюу үндэсний имижийн их суурь юм аа.
ярьж ирсэн шүү дээ. Тэгээ би бас тантай урд нь нөгөө яг бичлэг хийхээс өмнө уулзчихсан. Тэгэхэд одоо өнгө судлалыг судлахын тулд маш их цаг хугацаа хэрэгтэй, хөрөнгө санхүү хэрэгтэй, олон хүний хүч хөдөлмөр хэрэгтэй гэж хэлсэн. Өнгө судлалын тухайд одоо хамгийн нэг шаардлагатай боломж байгаа зүйл таны хувьд юу вэ? Өнгө судлалыг яагаад чухалчилж авч үзэж байгаа та? За асуулт тань ихний үгээр би жоохон засъя гэж бодчих. Одоо улсын имижийн үндэс нь өнгө юмаа гэж хэлжүүл арай болохгүй л дээ. Яг миний хувьд бол өнгө судалж явдсаар байгаад өнгөний имижийг хөөсөр яваад улсын имиж рүү. Таны хувьд нь суурь ингээд суурь болцсон гэсэн. Тэрнээс биш яг шууд утгаар нь хэлж болохгүй. Зөв өнгө судлалыг хүмүүс эхлээд яхаараа өнгийг судалдгийн өнгө яагаад чухал энэ гэж хэлдэг л дээ. Тэгэд өнгийг бол олон талаас нь судлаж болно. Одоо сэтгэл зүй талаас нь өнгөний одоо нэг эмчилгээ хүртэл байгаа даа. Сэтгэл зүйн эмчтэй басаад өнгөөр эмчилгээ хийх гэж би, өнгөөр өөрийгөө илэрхийлэх гэж би. Тэгээд үйлдвэрлэлд бол одоо юу гэдгийг нэг улаан өнгийг яг нэг тийм цайвар дуу бор шаргалч гэдэг юм улаан өнгөөр машин үйлдвэрлэчихэд нөгөө машины өнгө чинь хэдэн сая үйлдвэрсэн ч гэсэн өнгө нь алдагдахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр тэр будгийг пигментийг найруулахын тулд тэр өнгөний код илэрхийлэл одоо тун байж ах хэрэгтэй. Тэгэхээр тэр өнгийг бол одоо харилцаанд оруулахдаа би Монголд үйлдвэрлэж байгаа би чам руу явуулахдаа өнгөний код алдах юм бол тэнд илүү тод улаан өнгөтэй ч юм уу гараад ирдэг байх шүү. Тэгэхээр энэ харилцаанд орохын тулд өнгийг пигмент талаас нь найрлага талаас нь судалцаас одоо судалгаа байна. Дээрэс нь өнгө бол өөр гэрлийн долгион гэдгийг бол бид нар физик хичээлээр мэднэ. Тэгэхээр өнгө одоо нэг телевизэр байна, дэлгэцээр харж байгаа бүх юм маань гэрлэлээр биднэрт өнгийг харуулж идэг. Тэгэхээр энэ гэрлэлийн судалгаа талаас нь хийсэн байдаг. Ер нь бол өнгө судлалын суурь нь бол гэрэл судлал талаас нь хийсэн байдаг. Тэгээд явсараа одоо хамгийн нэлээд сүүлийн үеийн судалгаа нь бол энэ өнгөний имиж, өнгөний сэтгэл зүй гэдэг тал руу орж ирсэн. Энийг бол Японы эрдэмтэн бас өнгөний имижийн судалгааг анх гаргаж ирээд өнгийг бол ингэж эренбэлж болох юм байна. Өнгөний имиж гэж бол одоо ганцаараа авахтаа өнгөнийхний имиж юм байжгаад одоо хослоод өөр өнгөтэй хослоод ирэхээр бас ингэж өөр болдго юм байна гэж судалгаа хийсэн хүн бол Кобаяши гэж Японы эрдэмтэн байждаг. Тэгэхээр энэ өнгөний имиж нь ерөнхийн нийтлэг юм байж болох ч гэсэн улс үндэсний одоо соёл, зан заншил, байгаль, цаг уурын нөхцөл байдал гэх юм хамаарат бас өөр байх жишээтэй. Тэрийг бол бид нар бас цацгаас нь мэддэг. Цагаан өнгийн бэлгэдэхэд биднэрт бол одоо цагаан хэдэ, цагаан сар, цагаан гэд явж идэл одоо Солонгос үндэсний хувьд бол цагаан өнгийг бол гашуудтай хэмждэг өнгө байх жишээтэй. Өснийхээ үзүүр цагаан өнгө хэмжих юм бол яг залуучууд өнөөдөр бол нэг юм асуудалгүй байлаа гэхэд яг үндсэн одоо өөрсдийнх нь соёлоор бол нэг таатай одоо муу ёр зөвж байгаа юм шиг одоо гашууд зөвж байгаа юм шиг болдог байх жишээтэй ч юм. Тэгэхээр энэ өнгө бол үндэстэн болгонд өөрсдийнх нь онцлогтой тас байдаг. Энэ нөгөө одоо бизнес хийгдэж бай, маркетинг хийгдэж бай тухайн одоо үндэсний соёлын ялгаа тэр өнгөний имиж, өнгөний сэтгэл зүй мэдхгүйгээр бид нар буруу сурчгаа хийж болох байхгүй. Тэгээ амжилттай одоо хийхийн тулд бас өнгийг мэдэх хэрэгтэй. Одоо жишээлбэл Солонгосын Samsung-ийн одоо утас хятадын зах зээл рүү гарахтаа улаан зориуд одоо улаан юм гадар кейстэй утсыг гаргаж авах шигтэй. Яагаад? Хятадууд бол улаан өнгийг маш их дээдэлдэг. Одоо хүн болгон улаан өнгө дуртай улаан өнгийн асрал авчрын итгэдэг учраас улаан өнгийн одоо утасны борлуулалт мэдээж бусад орноос хамаагүй өндөр хувьтай амжилттай байсан байх жишээтэй. Тийм үү? Тэгэхээр энэ олон талаас өнгөний судалгаа олж чухалч бүгдэлтэй. Зүгээр үндэсний өнгөө гаргаж ирэхийн тулд ганц одоо дээлж судлаад юм уу эсвэл одоо нэг сүм хийдийн орой өнгө одоо багны өнгө судлаад юм эсвэл дүрслэх урлагт илэрсэн өнгүүдийг судлаад бид нэг одоо бүтнээр нь хэлэхэд хэцүү. Тэгэхээр энэ бүх салбаруудыг нэгдүгээр бүгдийг хамраад хоол ороод үндэсний утас ороод аман зохиол яаж үлдсэн. Тэгээд биднэрт үлдээд байгаа өв соёлын дурсгалт газрууд дээр өнгө яаж үлдсэн тэр нь хэр гандчихсан байгаа юм. Тэрийг яг Монгол одоо Монголын хөрснөөс гаргасан будагч байдлаар будсан уу будаагүй юу ч гэх юм уу тийм шашны дурсгал зүйлс. Тэгэхээр энэ юмнуудыг нэгтгэж байгаа л одоо хүмүүс бэлгэдлийн хувьд ямар өнгийг бэлгэдэг вэ? Тэгээд байгалийн орчин одоо ямар цэцэг жимс илүү хургдаггүй гэдэг байдаг л одоо шинэ гадаадд бол өнгийг цэцэгний нэрээр их нэрлсэн байдаг бол одоо маадл үндэс жасмин цэцгийн яргуун ягаан гэдэг гэж бол багтаад монголчууд яадаг. Тэрний оронд малынхаа зүсээр яадаг хуулар шарга одоо шаргалч гэдэг юм уу ярьдаг байх шиг. Тэгэхээр энэ бол нэг манай үндэсний өнгөний нэрлэгээ гэд бас нэг юм одоо судлал одоо сайн монголчууд чинь нийтлийн нэг одоо дээр үесэл одоо хөх хөнгөх тэнгэр мэн гэл хөх цэнхэр гэдэг үгийг их сонсогддог болооч тэр юм уу хөх хөнгө одоо монголчууд нүдэнд их эерэг сайхан тусдаг. Дэшээ тий одоо дуушуулгын найрган дээр хөх тэнгэрээ ингээд тэгээд маш их байдаг. Гэхдээ одоо энэ тэнгэрийн байгаа хөх хөнгө ч юм уу энэ сүмнэрийн байгаа энэ усан хөх ч юм уу тоо цэнхэр хөнгө ч юм уу ер нь аль нь монгол үндэстний хөх хөнгө юм бэ гэдэг асуулт ч одоо хэвээрээ өгөх юм ба шүү дээ тий. Яг нотлогдод судалж гараагүй зүйл болохоор.
Тий хөх тэнгэрийн үед бол би бол одоо Монголынхаа хөх тэнгэрийг бол мэднэ. Гадаад яг одоо чигтээ намдар газар очихоор ямар их бүрхэг байдаг вэ? Тэгэхээр шөнө нь тэнгэрт нь дүүрэн од байдаг. Өдөржин одоо тэнгэр нь ингээд цэцгэр байдаг улс бол мэдгүй одоо дэлхийн би олон оронд явж үзээгүй л дээ. Тэгэхээр хор ах гэж бодож байгаа. Тийм ч учраас хүмүүс нь тэнгэр одоо тэнгэрээр шүтдэг одоо тийм тэнгэр шүтэх юм одоо ёс сүнжлэлтэй. Ёс сүнжлэлтэй. Яг ямар хөх хөнгө бол монголчуудын хөх хөнгө вэ гэдэг тал дээр бол ёстой судлах ёстой. Зүгээр ямар нэгэн улсын нэрээр, голын нэрээр нэрлэгдсэн хөх хөнгүүд бол одоо дүрслэх урлагт бол хэрэглэгддэг. Одоо нийл мөрний нэрээр хэрэглэсэн нийлийн хөх хөнгөч гэдэг юм уу, хүмүүсийн хөх хөнгөч гэдэг юм уу. Тийм өнгүүд бол байдаг. Тэрнтэй адилхан магадгүй Улаанбаатарын хөх, Монголын хөх гэдэг үг ойлголт бол байх ёстой юм шиг. Энэ бол зүгээр миний гинэн бодолч байж магадгүй энийг бол судлах, нотлох хэрэгтэй. Гэхдээ ер нь бол би яагаад ингэж өнгөний сэдвийг дахиж хүч тансууж байгаа нэхэр үндснийхээ өнгийг ингэ зөв тодорхойлоод би болгоч юм бол үүнээс дамжаад нэг контент үйлдвэрлэл тий одоо би наадах нэг сүвнэр үйлдвэрлэл гадшаа гаргаж байгаа бүх бүтээгдэхүүнээ үндснийхээ өнгөөр үйлдвэрлэдэг болоод үндснийхээ өнгийг бүх брэндүүдэд шингээж өгдөг тийм тогтолцоог л бий болох боломжтой болов гэж харж бодсон үндснээрээс өнгөний сэдвээр дахиад орсон юм шиг. Тий ер нь бол харах мэдрэмжээр хүмүүс маш их мэдээллийг олж авдаг. Харж хүлээж өгч байгаа чинь хэлбэр байна, өнгө байна тийм ээ дээр нь ирж байгаа хий уулзах гэх юм уу тийм хүзүүлүүд бас байгаа. Энэ төрөөс өнгө бол их чухал байр суурьтай байдаг. Өнгө жишээлбэл одоо улаан өнгөн дээр алтан шар саагаар жижигхэн нэг хий зураал ороход тэр бол баг шууд хитдэг тодорхойлдог. За тэгээд хэлбэр дүүсэн жоохон луу муу болчих юм бол бас тийм болоод явчих. Тэгэхээр бид нар Монгол хичнээн Монгол хэлбэртэй бийсэн гэсэн тэрийг улаан торгоор хийгээд дээрэс нь одоо алтан саа хоргоогоор имжчих юм бол тэрийг нөгөө Монгол имижтэй гэж хэлэхэд хэцүү болчих жоох. Тэгэхээр улаан өнгө байвал тэр нь ямар улаан өнгө байх хэрэгтэй гэдгийг бас нэг ялгаж салах хэрэгтэй, тодорхойлох хэрэгтэй юм шиг. За ер нь одоо ингээд эрдэмтэд судлаачдад ингээд үндснийхээ имижийг тодорхойлчлаа. Төр засгийн одоо шийдвэр гаргах түвшний хүмүүс нь нийлж агаад одоо үндснийхээ имижийг тодорхойлох ажлууд хийж эхлэх юм байна. Тэгвэл ард иргэд бидний оролцоо энэ ямар байх юм бэ? Бид нар ямар үүрэг рольтойгоор үндснийхээ имижийг бүрдүүлэх юм? Дэлхийд дахин эерэг сэтгэлгээг бий болгоход ямар үүрэг оролцоотой байх юм? Энэ тал дээр та юу гэж бодож байна? Яг эхнийх нь ярьжсэн дээр нэг юм нэмээд хэлчихлээ. Имиж гэж зөвхөн харагдах имийг л бид нар имиж гэж хэлээд байгаа бас биш. Тэр харагдах одоо имиж дотроо өнгө одоо чухал гэх төрөв байсан. Нүдэнд харагдахгүй имиж одоо монголчууд залхууд хөөний ярьсанчлан худлаа хэлдэг. Эсвэл одоо нөгөө мөнгөн дуртай ач гэдэг юм. Энэ бол нүдэнд харагдаж байгаа зүйл шүү дээ. Энэ бол бас улсын имижийн хэсэг мөн одоо миний мэрэгчлээ шууд холбогдож байгаа нь л одоо хардах байдлаараа гэдэг тал дээр нь илүү ярьсан одоо судалгаа маань явж байгаа гэсэн. Зүгээр одоо хүн нэг бүрийн хувьд бол үнэхээр чухал түрүүн би хэлсэн бас хүмүүс гэдэг ойлголт бол улсын имижид чухал байр суурьтай байдаг гэдэг. Тэгэхээр бидний хийж чадах юм бол юу гэвэл нэгдүгээр хэрвээ би гадаад явах юм бол би ганц одоо хандламаа биш, би ганц дорж биш, би ганц дондоо биш. Монгол улсынхаа нэр хүндийг одоо нуруунд дээрээ энэ дээрээ авч явж байгаа. Би одоо өнөөдөр алдаатай юм их юм бол намаа гэж хэлэхгүй монголчууд гэж ярих бол нөгөө нэг өхрийн өдөр бол 1000 өхрийн өдөр гэх. Тэгээд бид нарыг одоо хүн нэрээ тогс өдөө гэж бид нар эртнээс мэднэ. Тэгээд нэр хугарахаар ясуур гэж. Тэгэхээр яг энийг л улс их орныхоо төлөө өөрийнхөө зам байдал, бие авч явж байгаа байдал бүх юм дээр хичээх хэрэгтэй гэсэн үг л дээ. Одоо манай замын хөдөлгөөн ямар амар үлээ, гарцаар яаж гардггүй үлээ, гудамжинд одоо яаж жоо бүдүүлэг одоо шүлсээ хайж байгаа байдаг. Чимээ нь бидний монголчуудын ерөнхий дүрдэрхийг тодорхойлж гарч нийтээрээ. Тэгтээ бол одоо би бол олон сайжирчгаал гэж харж байгаа. Өдөргөө ярих гадаад одоо хуучин бол Монголын зан андгай буй заа гэж хэлдэг байсан. Өнөөдөр яг Монголын зан яг энэ шигэ байж чадчихна. Одоо монголчууд худалч гэдэг аль хэдийн сүүлдээсээ аргад орцсон гэдэг ингээд ямар нэг судалгаагаар одоо судалгаа имиж мэдээж одоо арга зүйтэй үнэн зөв гаргасан байгаа гэж найдаж байгаа шүү дээ. Хин нэг өөрийнхөө нэг гадаад ганц нэг худалч Монголтой таарч тэр сэтгэлээ яриаггүй судалгааны үр дүн гэдэг бол тэр хүмүүс шууд итгэж байгаа байхгүй. Үнээр монголчууд ч худалч гэж юм, мөнгөн дуртай гэж юм, гадаад ахнаас өссөн мөнгө гэж ингээд ийм яриа ингээд одоо явах юм бол манай энэ бол манай монгол хүмүүсийн тухай ярьж байгаа имиж одоо сэтгэл үнэмшлэх сэтгэл монгол хүн итгэхгүй тийм. Тэгэхээр энийг бол засахад бол хэцүү. Тэр нэр хугарахад бол амархан. Энийг одоо буцааж тэр нэр хүндийг өсгөх гэдэг бол хэцүү байдагтай адилхан. Бид нар одоо нэр хүндээ өсгөхийн төлөө хүн нэг бүр л өөрийнхөө чадахгүй бас хийх хэрэгтэй. Дор заах юм бол хийх хэрэгтэй гэсэн үг. Ер нь Монгол улс үндснийхээ имижийг юугаар тодорхойлох юм бэ?
Зөөлөн хүчний бодлогоор бол урлаг соёл зам заншил гэдэг яг 2 хуудгийг хэлээд тогтооцсон. Зөвхөн энэ байх ёстой. Энэс өөр салбаруудад үндэсний имиж болох тийм зүйл Монголд байна. Одоо нэг хамгийн одоо амархан гэдэг юм хамгийн ойрхон байгаа зүйл нь урлаг одоо яасан шил бол мөн. Тэгээд одоо тэрийг нэг орчин үеийн хүмүүст яаж хүрэх вэ гэдэг мэдээж анхаарах ёстой. Соёл гэдэг бол зөвхөн дуудуулах юм бүжиг бүжиглэх биш соёл гэж хэлэхгүй. Одоо югдэмд өндөр технологиор бид нар одоо дэлхийд танигддаг гэх юм бол биднэрт ямар баазар байгаа вэ? Химийн үйлдвэр байгаа юу? Юу хийж байгаа вэ гэж бодохоор энэ бол боломжгүй юмыг бол боломжгүйгээр авах хэрэгтэй. Тэрнээс гадна энэ image branding гэдэг үгийг одоо ялангуяа улс төр хэлэхдээ болгоомжтой ярих хэрэгтэй гэдэг нь сайн наад хурд өөрөө хэлсэн байдаг. Ер нь брендинг хийн одоо хүмүүст өөрийгөө таниулна гэдэг бол байхгүй байгаа зүйлийг хиймлэр гаргаж ирнэ гэдэг бол энэ бол магадгүй төрхөн зур хүмүүс тийм юм уу гэж ойлгоод хүлээж авч болох. Энэ бол урт настай биш. Нөгөө нэг имиж чинь хүнд ингээд мартагдчихгүй байгаад үнэн байх хэрэгтэй шүү дээ. Ингээд үеэс үед ингээд амжилттай байж байгаа монголчууд үнэхээр тийм Монгол үнэхээр хөх тэнгэрийн орн. Монгол үнэхээр хүйтэн ус. Дэлхийд дээр хамгийн хүйтэн нийслэл хот бол Улаанбаатар гэдэг бол үнэн байгаа учраас хүн болгон хүлээн зөвшөөрөд Монгол бол үнэхээр хүйтэн ус юм байна. Бид бодогтой адилхан шин чимрийг хүчээр бий болгох гэж байхгүй. Тэгэхээр өөртөө байгаа давуу талуудыг өөртөө хийж чадах зүйлийг улам хөгжүүлээд, улам өнгөж, одоо зүлгэж сайхан болгоод дэлхийн нийтэд хүмүүст бусдад тэрийг цацах тухай ойлголт байгаа юм л та. Тэгэхээр яг юу вэ гэх юм бол мэдээж олон юм байж болно. Би бол цагаан эдэг байж болох хэвээр нэг зүйл юм болоо гэж боддог. Одоо солонгосууд кимчигээ судлаа гэдэг чинь манайх бол цагаан эдэг ааруулыг одоо чипсний оронд идтэлнэ тий одоо орчин хэвлээ болгоод ямар кальцтай ямар давуу талтай гэдгийг судалж гаргаж ирж чад ааруулыг таргийг арцыг одоо эдмиг ч гэх юм уу цагаан эдэг бол манайд маш их баялаг байгаа дээ. Тэгэхээр энэ байна. Дээрэс нь одоо нөгөө Монгол бол маш том газар нутагтай цөөхөн одоо нэг хотын ч одоо хүн амт хүрэхгүй цөөхөн одоо хүн амттай гэдэгтэр бол хүмүүс бүгд ерөөд дэлхийн айлч хүнтэй ярьсан баг мэддэг. Тийм одоо тэгсэн мөртлөө маш их малтай мөртлөө 30 сая малтай мөртлөө 3 сая хүнтэй гэдэгт гайхдаг. Энэ л үнэн одоо нотлохонод байгаа дээ шүү дээ. Маш том газар нутагтай мөртлөө маш цөөхөн хүнтэй гэдэгт гайхдаг. Маш их хүйтэн гэдгийг бол одоо мэдчихээн. Жишээлбэл би Японд нэг ноос бүтээгдэхүүн үзэсгэлэнд оролцсон. Тэгээ тэнд бол Монгол хоньны ноосоор хийсэн одоо гутал юм уу эсвэл гэрийн шаахаа бол маш дулаахан байна гэдэгт бол би ингээд бүрий итгэцэн. Одоо сурталчлах, тайлбарлах шаардлагагүй тэр хүн бол Монгол зөв үнэхээр хүйтэн гэдгийг нь бол шууд мэдсэн ойлгоод хүлээн зөвшөөрсөн. Дээрэс нь Монгол хоньны ноосоор хийсэн энэ юм бол намайг даруулахгүй угаасаа даруулахгүй гэж байгаа юм. Тэгэхээр энэ бол одоо бэлэн одоо байгаа эерэг одоо ойлголт ч юм уу. Тэгэхээр иймэрхүү юмуд бас юу байна тийм ээ Монголын түүх гэдэг чинь бас нэг хүн нөгөө зүгээс одоо бид нар Чингисийн Монгол гэж ярих дуртай. Одоо нөгөө тэгэхээр Чингис хааны имиж дэлхийн нийтэд хүмүүст ямар байгаа талаар бид нар яг судлаж бас одоо гаргаж ирэх юм бол ямар байгаа юм бол магадгүй их цэврийн дарангуйлагч ч юм уу нэг их одоо муу баатар байснаар одоо өөрсдийг эзэлж яснаар дэлхийн нийтийг айлгаж яснаар ч юм уу ойлголт байж их юм бол тэрийг бид нар засахгүйгээр бид нар Чингисийн Монгол гэх биднийг аяг зэрлэг амар Монгол гэж бодож бас магадгүй ч тийм ээ. Тэгэхээр иймэрхүү талыг талаас нь судалж ижил гаргаж ирэх хэрэгтэй тийм. Тэгэхээр л ерөөсөл хамгийн эерэг бас байж болохоор өөртөө хамгийн сайн хийж чадах зүйлийг сонгож л тэрийг л одоо үндснийхээ имиж болгоод түүгээрээ дамжуулаад дараа дараагийнхаа брендийг бий болгох юм шиг. Имижийн тухай ярихад их тийм энгийн амархан юм шиг мөртлөө бас ойлгох гээд жоохон ярихтай зарим юмуд байна л да. Одоо жишээлбэл ийм байдаг. Солонгосыг эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийд 17 жагсаж хахад одоо саяны улсын имижийн үзүүлэлтээр 33 ч гэсэн одоо 2 дахин хойно явж байгаа шүү дээ. 17 дахад 33. Тэгэд энэ мэдээлэл бол солонгосчууд өөрсдөө нэлээд гайхшигтлуулсан. Бид нар ингэж хөгжөөд, соёл урлагаа хөгжүүлээд, өндөр технологио бас хөгжиж, машин хийж ийн бас одоо усан онгоц үйлдвэрлэж ингээд ийм байхад бид нар яхаараа одоо нэр хүнд гэсэн үг шүү дээ. Имижтэй имиж одоо дэлхийн нийтэд ойлголтоор бид нар ийм хойно жагсаж байгаа юм. Бид нар чинь ийм одоо соёлтой өнөргөжлөө манай дээр сүүлийг хар ямар хөгжсөн байна ийм гээд ярихад судлаач одоо маань юу гэж хариулж ийн вэ гэхээр энэ бол би бол мэднэ. Би бол Солонгост 2 3 удаа ирсэн. Танай сайхан найрсаг ард түмнийг мэднэ. Танай хөгжлийг мэднэ. Танай сувл хотыг мэднэ. Танай соёл дуу хуурыг мэднэ. Одоо Hyundai машин хийдгийг мэднэ ч гэдэг юм уу тийм ээ Samsung-ыг мэднэ гэж байж тал энэ судалгааг дэлхийн нийтийн одоо байгаа нийт хүмүүсээс төвчлөх байдлаар судалгаа хийнгүү одоо Австралийн нэг хотод амьдарч байгаа нэг нөхөр эсвэл одоо Германд байж байгаа нэг эмэгтэйгээс ч юм уу асуухтал солонгосын талаар ойлголт
тэр хүн мэдхгүй байгаа байхгүй. Одоо чинь Австрал LG брендийг солонгосчих гэж бол мэдхгүй баг Америкийнх ч юм уу хангай ч юм уу заавал солонгосынх бол биш гэж хүмүүс нь бодож байгаа шээ. Тэгэхээр энэ бол нөгөө өөрийнх нь орны сурталчилгаа, мэдээлэл дэлхийн нийтэд байхгүй байсан. Бараг энэ байдлаас нь болоод солонгосын цахилгаан барааны борлуулалт дэлхийд их муу байсан үе би. Одоо нөгөө яг адилхан чанартай Японтай адилхан ч юм уу чанартай сайн телевизэр хийгээд ахт нь нөөх нь дэлхийн нийтээр авчигдгүй. Тэгээ яагаад ингэж авахгүй байна төшөө бүр үнэн нөгөө одоо өрсөлдөгч брэнд одоо телевизэр илүү үнэтэй байхад солонгосын хямдхан байгаад хахад авахгүй байсан. А тэгэд энийх нь нууц нөгөө нэг нэр хүнд итгэл үнэмшлийн асуудал байсан байж идэг чинь. Тэгээд ийм ш тэр. Тэгэхээр энэ тал дээр энэ бол чухал юм байна гэж үзээд одоо тэр солонгосод бол онцгой анхаарчтай сүүлийн хэдэн жил маш амжилттай амжилтанд хүрсэн. Жишээн дээр хэлбэл. Тийм шүү дээ. Одоо нэг ийм хүмүүдэд шүү дээ хүмүүсийн ой тоонд шууд буудаг. Япон гэл нэг сонсонгоо танд юу бодож ингэ асуунгууд маш чанартай тий хамгийн сайн чанартай амар өндөр ёс зүйтэй хариуцлагатай хүмүүс гэж бууж байгаа шүү дээ. Солонгос гэл юу гэвэл та түрүү ярьсан нөгөө Олимпик кино хоолны онцлог K-pop гэж шинэ урсгал гэл тий. За тэгээд Швейцар гингүүд лөө тэн чинь Швейцарын алдартай цаг магч гэдэг юм. Улс орон болон өөрийгөө илэрхийлэхний тодорхойлолт ийм шүү дээ болсон юм шүү дээ. Тэгвэл бид нар Монгол гэхэд гадны хүмүүс юу бодож явах хэвээр. Яг үндэ одоо бид нар Монголд амьдарч байгаа хүмүүс Монгол дотроо бид нар Чингисийн Монгол зарим нэг хүмүүс шүү. Ингээд ярьдаг омогчдаг боловч гадаад ертөнцид очиход монголчуудыг мэдхгүй улс үндэстэн маш их байна шүү дээ. Тэгэхээр бид нар одоо цаг алдахгүйгээр энэ мэдээллийн иргэн амьдарч байгааг ашиглаад маш зүг зүйтэй агуулгыг гаргаад мэдээллийг сайн түгэх хэрэгтэй юм шиг. Бас таны дөрөвний хэлдэгчсэн зөвхөн дорж биш шүү, цэцгээ биш шүү. Тэнд Монгол явж байгаа гэдэг хандлагыг өөртөө суулгах нь их чухал юм шиг тийм ээ. Энэ дээр яг эхлээд бид нар одоо яг ямар ойлголттой нэр хүндтэй явж байгааг мэдэх гэдэг нь чухал. Энэ дээр бол бас нэг судалгаа хийсэн Уянга гэж судлаач эмэгтэй Америкт одоо судалгааны ажил хийж байхдаа магистрийн ажлыг хийсэн судалгаа. Одоо New York Times тэгвэл сүүлийн одоо 10 жилийн мэлэг хэдэн 1989-с 2008 он хүртэл байсан санагдаж байна. Энэ хооронд Монголын тухай мэдээ хэдэн удаа арчуу мэдээ гаргахтаа Монголыг юу гэж тодорхойлж ямар мэдээлэл илүү цацагдсан байна вэ гэж судалсан. А тэгэд судалгааных нь үр дүнд бол нийт 153 удаа гарсан байсан санагдаж байна. Гарахтаа одоо Монголыг Монголын одоо Орос хятадын дунд байдаг орон юм байна. Дээрэс нэг тийм ардчилсан улс юм байна. Тэгээд нүүдэлчин улс юм байна. Тэгээд нэг тийм дээр үед одоо Чингис хаан гэж мундаг алдартай хаантай байсан юм байна. Тэгээд нүүдлийн гэхээр одоо их тийм моринод хаашаа чамаагүй давхиж явж болдог тийм азамттай улс юм байна гэсэн нэг ийм одоо дөрвөн ийм одоо тодорхойлох үгнүүд бол хамгийн олон давтагдсан гэж байна. Тэгэхээр энэ үгүүдээр л одоо хайлт хийсэн байх нь шүү дээ. Тэгэхээр энэ үгээр одоо хүмүүст Монгол тодорхойлож очиад байна гэсэн. Тэгэхээр яг энэ шиг ганц Америкт биш, ганц Америкийн ганцхан New York Times сонирн бас биш. Яг мэдээллийн том хэрэгслүүдээр нь одоо бол вебсайтуудаар нь бас байж болж байна тийм ээ. Вебсайтуудаар нь Монголын тухай ямар мэдээлэл яаж очиж байна вэ? Тэрний хэдэн хувь нь өнөөдөр бидний хөгжүүлэх гээд байгаа зөөлөн хүчний бодлогын соёлын талаар, урлагийн талаар бичигдсэн байна вэ? Хэдэн уул уурхайн талаар бичиж вэ? Хэдэн түрүүний ярьсан нөгөө сүүлийн 10 жагстай гэдэг шиг нөгөө одоо худалч ямар гэдгийг тийм ээ муу юмнуудыг бичиж вэ? Энийг гаргаж ирчээд энэ дээр бид нар бусдын мэдхгүй байгаа бидэнд байгаа мөртлөө тэр давуу чанар маань юу байна вэ гэдгийг олж мэдээгүй тэр тал дээрээ одоо бодлоготойгоор мэдээллийг цацах мэдээллийн хэлбэр нь зөвхөн одоо баримт кино гаргаад юм уу ингээд ярьцлага хийгээд ингээд авах ш тэр нь одоо дуугаар хөгжмөөр киногоор гэх юм уу юугаар гаргаж болох боломжтой байна. Энэ мэтэр яам гэсэн үг лээ. Тэгэд манайд бас нэг одоо соёлын элч гэж бас бий боллоо шүү дээ. Соёлын элчүүд бол одоо Монгол хүмүүж болон гадаад хүмүүж болон Монголын соёлыг бас гадаадд түгээх зорилготой тийм алтан бус одоо цалин малин бол автгүй тийм юг бол одоо манайх гаргаж хэрэгжүүлж байгаа сүүлийн мэдээгээр 20-30 жилөө 10 хэдэн хооронд ажиллаж байна гэсэн гэж үнсэн санагдсан. Тэгэхээр энэ бол бас л нэг одоо амжилт. Тэгээд энэ болохоор бодлого даалгахад одоо шиг солонгосыг бол жүжигчдийн нэрийг марсаа нүн бохой зэх юу лээ эндээс нэг Америкийн нэг одоо Холливуудын жүжигчдийг соёлын одоо элчээр болгосон байгаа. Хөөе тэр хүн өөрийнхөө одоо орсон ярилцлага юмдаа бол одоо солонгосын соёлын талаар би бол солонгос одоо хоолнд дуртай кинжи бол ийм гэл нэг өгүүлбэр хэлэхэд л тэр нөгөө нэг өөрөө нэгэнд хүмүүс хүлээн зөвшөөрсөн Холливуудын жүжигчин учраас тэр хүний үгээр дамжаад хүмүүс хөөх одоо энэ алдартай жүжигч чинь хэмжээнд дуртай гэж шүү дээ. Солонгосын соёлыг гэж штэ гээд одоо нөгөө хүн маань солонгосын тухай сонирхож эхлэх юм өгөөдөө солонгосын тухай нэг удаа тэр хүнээр дамжуулж байгаа ч гэсэн нэг ойлголт бий болчихж байгаа жишээ тийм ээ. Тэгэхээр ийм хүм маягаар явбал боломжгүй биш л тийм. Их үр дүнтэй ч байх нь тийм ээ. За тэгэхээр үндэсний имиж гэдэг бол одоо манай Монгол улсад бүхий л салбарт нэн чухал гэдэг нь таны ярианаас анзаарагдаж байна л да. Нэг чухал асуулт байна. Ер нь
national image нь өөрөө эдийн засагт шууд ямар нөлөөтэй байд юм бэ? Тэгэхээр түрүү ярьсан нөгөө нэг цагны жишээн дээр чи асууж байсан тийм ээ тэр энэ одоо шинэ дэлхийн зах зээл дээр ганцхан манайх ноос нь бол үйлдвэрлэж гаргахгүй шүү дээ. Тэгэхээр ноос бүтээгдэхүүн эсвэл ноолуурын бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гаргах гэж байгаа бол өөр газрах бас байж байгаа. Тэгэхээр сонголтод хүмүүс сонголтод нь юу нөлөөлөх вэ? Магадгүй яг төстэй загвартай мэдээж орчин үеийн тренд ингээд тэгэхээр нэг тийм цамц ч юм уу хийх бах. Тэр цамцыг сонгож авах гэжсэн чи би одоо Монголын говийнхыг авах уу эсвэл хятадын энэ брэндийнхыг эсвэл Италийнхыг илүү үнэтэй ч гэсэн Италийнхыг авах уу гэдэг. Энэ сонголтод нь бол улсын нэр хүнд нөгөө нэг итгэх үнэмшил одоо хэрэгтэй. Түрүүн би ярьсан нөгөө солонгосууд телевизээрээ яг адилхан чанартайгаар үйлдвэрлээд өшөө хараа хямдхан дэлхийн зах зээлээр гаргаад тахад нүүх нь борлож өгөхгүйсэн. Тэгээд судалцал нүүх нь улсын имиж байсан гэж өөртөө гаргалгаа хийсэн байсан тийм ээ. Энэ байна. Дээрэс нь би бас нэг юм хэлмээр санагдлаа л да. Япончуудыг бид нар чанар гэдэг. Одоо Япон бол чанар. Япон бол нэг тийм нооттой бүтээгдэхүүн хийхгүй дээ. Made in Japan гэж бичсэн байлгүй. Ер нь энэ бол чанар гэж хамгаалцантай яг адилханаар бид нар ойлгодог, хүлээн зөвшөөрдөг, итгэдэг. Ер нь бол Японы бүтээгдэхүүн аваад сэтгэл гонсоосон тохиолдол шил байна уу? Танд байна уу? Миний хувьд байх ганц нэг тохиолдол байж болно шүү. Үйлдвэрлэдэг Япондоо эсвэл байж л байгаа. Байж магадгүй. Тэгэхээр энэ дээр нэг юм байна л та. Японоос экспорт дэлхийн зах зээл рүү гаргаж байгаа бараа бүтээгдэхүүндээ японочууд өөрсдөө нэг юу тавьсан, хяналт шалгалт тавьсан. Муу бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл рүү гаргахгүй байж чадсан байна. Тэгснээрээ дэлхийн зах зээл рүү гарсан бүтээгдэхүүн бүгд чанартай байж чадсан. Яг эндээс ингээд бид нар бодох юм бол магадгүй нэг ноолуурын цамцд нэг одоо нөхөр одоо ашиг олох гэдэг ч гэх юм уу одоо чанаргүй яг одоо цэвэр ноолуур биш одоо юу гэдгийг нэг ойдл хэсгүүр нь ямар гаргаад тийм бүтээгдэхүүн Монголын нэрээр одоо Монголд үйлдвэрлэв гэдээ гадагшаага гаргах юм бол дахиад тэр маань нөгөө нэг Монголын ноолуур даасан жонцгүй юм байна лээ гэдэг ойлголт бас төрөөд нөгөө нэг муу сөрөг талын одоо ойлголттой болчих юм бол тэр нэр хүндийг буцааж нэг засахад хэцүү тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр бид нар бас бодлогын хувьд анхаарч явах хэрэгтэй юм бол дэлхийн одоо зах зээл рүү гаргаж байгаа манай бүтээгдэхүүнүүдэд тавигдах шаардлага гэдэг юм уу стандарт тэрэн дээр бас нэлээд анхаарч явах хэрэгтэй юм болоо. Гэхдээ амжилттай гарч байгаа бүтээгдэхүүнүүд бас байна тийм ээ. Одоо жишээлбэл Японд бол манай халгаан шампунь бол хүлээн зөвшөөрсөн. Манай Jams давсууд Jams давсыг бол яг одоо органик юм давс гэж хүлээж хүмүүст хэрэглэж байхад би өөрөө бас харсан. Хоолндоо бол манай Монгол давс хэрэглэдэг ингэж байгаа хгүй. Тэгэхээр манай Монголыг илүү одоо органик бүтээгдэхүүнээр нь таних бас болох боломжтой юм шиг миний бодлоор бол мах экспортлно гэхээр Монгол мах бол Монгол мал бол яг нөгөө одоо бэлэн хэмжээлээр биш нэг газар хашигдсан биш нэгтөөтэй асралтай явсан одоо мал амтан гэж хэлж сүүлийн ч одоо малыг одоо тамлаж алах ч гэх юм уу одоо алах яг амийн идж байгаа гомргомд амьдарч байгаа орчин тэгэхээр энэ юм яригдж байгаа үед бол Монгол одоо малын мах бол арай өөр одоо гэсэн ойлголт мессежийг хүргэх нь илүү ойрхон мессеж бас магадгүй тийм юуны дагаад цагаан авдад байдаг ч гэх юм. Ийм хөө зүйлүүд бас манай Монгол эерэг тэгээд дараа хурдан хүмүүст одоо дэлхийн нийтэд хүрч магадгүй шинжлэхүүнүүдийн нэг юм уу та. Ер нь таны хэлж байгаа санаа маш чухал юм байна л. Ягаад тэгэхээр одоо ч манай монголчууд ч дор дорноо хувь хүн тус бүрд өөр ингээд мэдээж та мөнгө олох зорилготой тийм үү. Ингээд гадагшаа тушаа гардаг 8 худалдаа хийдэг за чанартай чанаргүй олон л зүйлийн дотор нь явж байгаа. Энэ нүрээс эсрэгээр нөлөөлдөг. Харин бид нар нэгдсэн бодлогоор гадаад руу гарч байгаа бүтээгдэхүүнмөр дээрээ олон улсын стандартыг маш сайн хангаад өөрсдийнхөө давуу талыг тэндээ шингээгээд маш сайн хяналтанд ор тэрийг гаргаж чадах юм бол асар хурдан хугацаанд Монгол бүтээгдэхүүн ихэр чанартай мундаг юм байна. Нөгөө японочдыг тэр боддог төсөөлөл нь ягаад сууж болохгүй гэж энэ бол байж болох. Ийм л боломж шүү дээ. Энэ бол зөвхөн тэр япон хүнээс хамаарахгүй зөвхөн биднээс хамаарах л тийм зүйл. Яг энийг бол хэн нэгэн эрд бидний төлөө хийж ирэхгүй. Бид нар бол өөрсдөө нь судлаад яаж хийх ёстой төлөө ороод хийх ёстой. Магадгүй Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бол бүгдээрээ эко байдаг. Энэ бол химийн байдлаас холиог үнэхээр одоо цэвэр байгалийн бүтээгдэхүүн байдаг гэдэг ойлголтыг дэлхийн нийтэд өгч болно шүү дээ. Тийм. Тэр ноос ноолор бүтээгдэхүүн бол үнэхээр дулаахан дааруулахгүй байдаг, чанартай байдаг ч гэх юм. Эсвэл хүний мөнчлөг ороогүй гэдэг ойлголтууд бас одоо бараа бүхний чухал болж ирж байгаа тийм ээ. Тэгэхээр байгальд ээлтэй гэдэг нь өөрөө чухал байгаа. Энэ ойлголтууд бол Монгол бүтээгдэхүүн бол монголчууд өөрсдөө одоо гүн ухаан байгалаа дээлдэг, тэнгэрээ дээлдэг, байгальтайгаа ойрхон аж төрж ирсэн ард түмэн. Тэгэхээр одоо голыг ширгээгээгүй одоо яагаагүй гэдгийг тийм ээ ийм бүтээгдэхүүн эсвэл хүнийг мөлжөөгүй одоо хүнийг одоо жоохон хүүхдийг 10 хэдэн цаг өдөржин үйлдвэр зогсоож ажиллуулаагүй бүтээгдэхүүн гэдэг юм уу тийм. Тэгэхээр энэ тал дээр ч гэсэн бид нэр хийх бас боломжтой. Гэхдээ мэдээж юмны хувийн бодлолтой энийг судлаж бас ингээд олон янзаар харж эзэн шидэг
гаргах хэрэгтэй. За тэгэхээр өнөөдөр бас маш сонирхолтой сэдвээр сонирхолтой мэдээллийг надад болон телевиз үзэж байгаа үзэгчд маань түгээсэн танилцуулсан байна. Маш их баярлалаа. Тэгээд мөнгө судалж байгаа энэ их үйлсэлтэн амжилт хүсье. Таны энэ ажлаас их чухал ажлууд гарч унах гэж хувьдаа бодож байна. За баярлалаа. Тэгээд телевиз үзэгчдээ бас баярлалаа. Анхаарч анхаарал сонссонд бас баярлалаа. Тэгээд одоо яг улсынхаа имижийн төлөө гэдэг маань улсынхаа нэр хүндийн төлөө хүн нэрээ тавсад бай гэдэг шиг хүн нэг бүр хичээж одоо улсынхаа нэр хүндийг хаа явсан газар өндөр төргөж явахын төлөө байцгаая. За баярлалаа. Санагдчих тийм баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.